намын хоёр гишүүнтэй холбоотой асуулт гарлаа шүү дээ. Энд дээр ер нь байнгын орнос ямар хариуцлага тооцох юм? Хүн намын хоёр гишүүний асуудлаар бас л бусдтай адилхан сошиалист мэдээлэл авлаа. Тэгээд энэ маань өөрөө Наранбаяр сайд өөрөө бас хэвлэлийнхэн тайлбар хийж явах шиг байлээ те. Ямар нэгэн зодоон болоогүй, үл ойлголцол болсон. Тэгээд одоо хөмсгөө гэмтээсэн байв. Тийм асуудал болсон байлээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар гомдол гараагүй байгаа учраас яг энэ дээр бол ёс зүйн байнгын хорон дээр одоохондоо бол хилцэх хуваарьт бол тавигдаагүй байна. Миний ойлгосноор бол яг хөмсгөө задлсан учраас гэмтэлд очиж оюу тавилсан юм билээ. Гэмтэлд орж ирж байгаа асуудал бол угаасаа шууд автоматар цагтаад бүртгэгдээд явцдаг учраас тэнд одоо юунаас болсон байна уу? Юу одоо яагаад ямар шалтгааны улмаас хөмсгөн задарч уу гэдгээс хамаарч дараагийн асуудлууд явагдах байхаа гэж ийм ойлголттой байна. Нара гишүүн дээрээс нь мөнхчөө гишүүн энтрийн ингээд цахим орчинд байж байгаа бүдүүлэг байдал гэх юм уу те иргэдтэй ингээд буцааж маш доромж байдлаар харьцаж байгаа тэр байдлаас олон нийтийн анхаарланд төвдөв л да. Та өөрөө ёс зүйн байнгын оронд байдаг дээрээс нь эмэгтэй гишүүний хувьд одоо 126 парламентын гишүүнтэй парламентын эмэгтэй гишүүдийн ёс зүйн ийм төвшөнд байх юм уу? Энэ дээр та ер нь юу хэлэх вэ? За би гишүүдийг эмэгтэй эрэгтэй гэж хүүсээр ногтос ялгамааргүй. Энэ бол эмэгтэйчүүд нь ёс зүйтэй байгаад эрэгтэйчүүд нь ёс зүйтэй байх хэрэггүй гэдэг ойлголт огт биш шүү дээ. Тэгэхээр 126 улсын их хурлын гишүүн бүгдээрээ л ёс зүйтэй байх ёстой, бүгдээрээ л хуулиа дагах ёстой тийм ээ. Тэгэхээр улсын их хурлын тухай хуулиа бас гишүүд маань эргээд нэг уншчихаасаа гэж хүсмээр байна. Ягаад гэвэл улсын их хурлын тухай хуулийн дээр 41.11 дээр байгаа. 41.1.11 улсын их хурлын гишүүнд хориглосон үйл ажиллагаа 44 дугаар зүйл дээр. За энэ дээр бол бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ байнгын дид хянах шалгах төр хорооны болон нэгдсэн хуралдаанд эсвэл хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж доромжлох нь хориотой гэсэн одоо гишүүний хориглох үйл ажиллагаанд одоо бусдыг доромжлох гүтгэх нь одоо заагаад өгсөн байгаа учраас гишүүд маань бас энэ хууль тогтоомжоо нэгдүгээрт уншаасай. Хуулиа мөрдөхгүй бол бас ямар үр дагавартай вэ гэдгийг бас нэг ойлгоосай гэдэг ийм одоо сануулгыг зөвхөн одоо энэ гишүүд одоо сая нэр дурдсан гишүүдтэй гэхээс илүүтэй ер нь нийтлэг бүгдээрээ л одоо бас ёс зүйтэй байгаасаа нэгдүгээр хуулиа мөрддөг байгаасаа юм уншаасаа гэсэн ийм л одоо хүлээлттэй байна. За энэтэй холбоотой ер нь ёс зүйн байнгын хороогоор авч хэлцэх үгүй гэдэг асуудал ёс зүйн байнгын хорон дээр иргэдээс ирсэн өргөдөл гомдол дээр суйрлаад одоо 3 төрлийн хариуцлага тооцох боломжтой. За нэг нь бол сануулгах арга хэмжээ авах, хоёр дахь нь болохоор цалингийн одоо 6 хүртэл сараар 20%-аар бууруулах. За гурав дахь нь болохоор иргэд сонгогчдоос албан ёсоор уучлалт гуйлгах ийм одоо арга хэмжээнүүд авах боломжтой. Тэгэхээр эдгээр гишүүдтэй холбоотойгоор ямар нэгэн одоо иргэд сонгогчдын гомдол ирэх юм бол бид нар авч хэлэлцэх ийм үргийг хүлээж байгаа. Энэ гурван одоо яг шийтгэл гэх юм уу те за юугаар хариуцлага тооцсон жишээ юу байгаа болов уу? Хаврын чуулганаар нэг гишүүний асуудал албан ёсоор орж ирж одоо хилэлцэгдсэн буюу одоо уучлалт гуйлгах гэж одоо ажлын хэсгээс орж ирж байгаа бид нар сануулгах арга хэмжээ авч ирсэн. За энэ бол гишүүний одоо хориглох үйл ажиллагаанд одоо давхар ажил хөдөлмөр эрхэлсэн гэдэг юм уу, давхар орлого олох зорилгоор одоо худалдааны одоо юу гэдгийг те сошиалын сувга ашиглаж худалдаа 8 явуулсан гэдэг агуулгаар сануулгах арга хэмжээ явуулсан. Хоёр дахь хүн дээр өргөдөл ирсэн. Гэхдээ өргөдөл ирсэн нь одоо ёс зүйн авирлаа, бутаанд оромжллоо, одоо муудалцлаа гэдэг ийм одоо иргэний одоо гомдол ирээд тэгээ ажлын хэсэг ажиллаад ажлын хэсгийнхаа хүрээнд ойлголцсон учраас ёс зүйн байнгын хороонд бол ороогүй. Тэгэхээр үндсэндээ хаврын чуулганд нэг л одоо өргөдөл яг албан ёсоор орж шийдвэрлэгдсэн гэсэн үг. Цалинтай ээж хөтөлбөртэй холбоотой бас нэг зүйл асуух гэсэн. Цалинтай ээж хөтөлбөрийг анх таныг санаачилж байсан гэсэн тийм аав. Тэгээ одоо нэрийг хүртэл өөрчлөж гэдэг асуудал өчигдөр яригдж байгаа шиг байна. Ер нь анх та бас яг энэ цалинтай ээж гэдэг яг энэ нэршлиг оруулж ирсэн юм уу? Тэгээд яагаад яг цалинтай ээж гэдэг хөтөлбөрөөр өөрчлөх хэрэгтэй юм уу? Эсвэл одоо яг энэ үн дүнгээ бариад нэрийг өөрчлөх хэрэгтэй юм уу? Энэ дээр таны хувь гишүүний барь суурь. За энийг одоо хин нэгэн сайд дан ганцаараа санаачилсан зүйл огтос биш. Хин нэгэн одоо би санаачилсан гэж одоо нэр хүнд олох гэдэг юм уу эсвэл хин нэгэн рүү бурууг жихэх асуудал огт биш. Би гэрчийн хувьд юу гэж мэдж байгаа вэ гэхлээр
2016 оны улсын их хуралд дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дараагаар би ажиллаж байсан. Ажлын хэсгийн одоо манай намын хувьд ч тийм тэгээд ажлын хэсгийн дараагаар бол Бямб цагт гишүүн тухайд одоо байсан. Тэгээд бид маш олон мэтгэлцээний хилцүүлгийн явцад за яг одоо 16 оныг бид нар эргээд одоо санах юм бол тухайн үед эдийн засгийн хямрал үүссэн байсан. Яг одоо энэ эдийн засгийн хүнд хямрал одоо хүнд үед хамгийн хүнд тусаж байгаа буюу төрийн одоо үйлчлэгээ хүрэхгүй байгаа хүнд одоо илүү сайн бодлогыг дэвшүүлэх боломжтой вэ гэдэг мэтгэлцээний үндсэн дээр 0-3 насны хүүхдээ одоо харж байгаа одоо залуу ээжүүдэд орлого нь одоо үнэхээр хүнд байна. За дээрэс нь одоо ахмад наснуудад буюу одоо тодорхой одоо насны хишиг гэдэг ийм одоо хөтөлбөрийг бас оруулсан зүйтэй юм байна. Төрөөс ямар ч байсан ахмад болон хүүхэдтэй одоо анхаарсан зүйтэй гэдэг ийм бодлогыг 2016 оны улсын их хуралд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт Монгол Ардын нам дэвшүүлж байсан. За ингэсний үндсэн дээр одоо сонгуулийн дараагаар ялалт байгуулаад засгийн газраа одоо байгуулад засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ороод 2017 онд анх одоо энэ халамжийн тухай хуулиудад өөрчлөлт орсон буюу 0-3 насны хүүхдээ одоо гэртээ асарч байгаа ажил хөдөлмөр эрхлээгүй одоо ээжүүдэд анх одоо энэ 50,000 төгрөгийг сар бүр олгож эхэлсэн. За мөн түнчлэн насны хишиг буюу одоо ахмадуудын настай холбоотой одоо энэ цагаан сараар наадмаар одоо тэтгэмж өгдөг одоо бодлого анх хэрэгжиж эхэлж байсан. За ингээд 2017 оноос хойш явсаран байгаад 2021 онд одоо намайг яг сайдаар байхад тухайн үед одоо дээд шүүхийн шийдвэр бас гараад одоо ялгуурлаж болохгүй маа гэдэг агуулгаар 0-3 насны хүүхдээ гэртээ асарж байгаа ээжүүдийн асуудал байсан бол эцгийн асуудал бас нэмэгдэж орж ирсэн. Ингээд эцэг их аль нэг нь гэртээ хүүхдээ хараад одоо ажил хөдөлмөр эрхлээгүй болвол сар 50,000 төгрөгийн одоо тэтгэмж авч байгаа. За ер нь бол одоо нэг ойролцоо 200-аад орчим мянган хүн бол энэ 240 мянган хүн жилдээ одоо орон гарна тийм ээ одоо нөхөгдөж 240 мянган хүн энэ хөтөлбөрт хамрагддаг. За энэ хөтөлбөрийн гол онцлог нь бол яг одоо ажил хөдөлмөр эрхлээгүй гэдгээр онцлог буюу одоо хажуугаар нь цагийн ажил хийдэг ч юм уу одоо эсвэл нэг удаадаа л одоо нийгмийн даатгалын шимтгэл татагдчих юм бол тус одоо бодлого зогсдог ийм одоо бодлого байгаа юм. 2017 оноос хойш 8 жилийн хугацаанд 50,000 төгрөг хിവэрэ байгаад байгаа нь бол мэдээж бидний нэг өөрчлөх ёстой. Одоо харамсалтай төсвийн одоо хилцүүлгийн үеэр илүүтэй нөгөө хүүхдийн мөнгөндөө л илүү анхаарал байсан болохоос ч бусад энэ үйлчилгээнүүдэд төдийлөн сайн одоо нэмэгдүүлж чадаагүй гэж орхидуулсан явдал бол байгаа. Одоо мэтгэлцээ юун дээр сорилж байна вэ гэхээр халамжийн сангаас ер нь 2.6 сая иргэн халамжийн үйлчилгээ авч байна. За энэ дотор бол хүүхдийн мөнгө ч гэсэн орж байгаа тийм. Тэгэхээр энэ дээрээ төсвийн бараг 30 орчим хувийг зөвхөн энэ халамжийн сангаар дамжуулж иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээнд одоо зарцуулж байгаа учраас халамжийн энэ үйлчилгээнүүдэд эргээд харах шаардлагатай халамж нь яг юу юм, хүн амаа өсгөх бодлого нь яг юу юм, аль бодлогуудаа хоорондоо нэгтгэх боломжтой юм, илүү оновчтой одоо бодлогыг хэрэгжүүлэх боломжтой юу гэдгийг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам том удахгүй одоо энэ халамжийн шинжилэлээр танилцуулахаар ингээд бэлтгэл ажил хангаад явж байгаа гэж ойлгож байна. Нэг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан нэг утгач дэд сайдын албан тушаалыг бий болгох талаар нэг хөдөлгөөн шүүмжлэл үржээ. Таны хувьд чинь яг энэ сайдаар ажиллаж байгаа ачаал ер нь хэрэг төс дэд сайдын албан тушаалын шаардлага бий. За ер нь бол би одоо дан дээлтэй буюу одоо гишүүн байгаагүй сайдын нэг байхгүй. Тэгэхээр би 2 жилийн хугацаанд одоо дангаараа одоо гишүүн бус сайд байсан цөөн хэдэн хүмүүсийн нэг. Тухайн үед бол бид нар дэд сайдтай байсан. За дэд сайдын ажил үүрэг бол нэг ялангуяа одоо давхар дээлтэй гэдэг юм уу гишүүд давхар сайдын ажил албан тушаал эрхэлж байгаа учраас дэд сайдын үүрэг оролцоо хэрэгцээ шаардлага бол тэр хэрээр уг нь бол нэмэгдэж байгаа. Сайд дангаараа одоо байлаа гэхэд ер нь одоо эргээд би туршлагаасаа харахад яамны ажилтан албан хаагчид сайд одоо улсын их хурлын чуулган гэдэг юм уу байнгын хорооны хуралдаан гэдэг юм уу улсын их хурл төрийн ордонд ажиллаж байх үед одоо яам дээр байгаа ажилтнууд бүхий л бодлого зогссон байдалд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр илүү цагаар ажиллана гэсэн үг, хагас бүтэн сайнгүй ажиллана гэсэн үг, илүү нөгөө ажилтан албан хаагч талаас бол маш их ачаалттай. Сайд бол одоо зөвхөн сайдын гаргадаг шийдвэр эсвэл одоо уулзалтууд гэдэг юм уу тэр цалгардах асуудлууд нь бол нэлээд явагдана. Одоо бол чуулган дээр жишээлбэл орж ирж байгаа асуудал дээр
сайд нар өөрсдөө заавал одоо байна гэдэг шийдвэрийг улсын их хурлын дарга танилцууллаа шүү дээ. Тэгэхээр бусад уулзалтууд гэдэг юм уу, бусад гадаад дотоод томилолтууд гэдэг юм уу, бусад энэ хийх ёстой ажил үүргүүд нь нөгөө талдаа бол одоо бас орхигдох ийм эрсдэлтэй байгаа учраас миний хувь хүний бодол бол дэд сайд нар уг нь бол хэрэгтэй гэж бодож байна. Гагцхүү зүгээр одоо төсөв хөрөнгө болоод хэмнэлтийн одоо энэ бодлогынхаа хүрээнд ийм олон одоо дэд сайдтай байх нь буруу гэдэг юм шийдвэр гарч ирсэн тухайд.